Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэл сүх бүгд найрамдах Польш улсын ерөнхийлөгч Анджей Дудагийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийлээ. Бүгд найрамдах Польш улсын ерөнхийлөгч Анджей Дуда гэргийн хамт 2 жилийн өмнө манай улсад төрийн айлчлал хийсэн. Сар дахлын үед яригдж хойшилсоор биелэлээ олсон уг айлчлал нь Монгол улсын ерөнхийлөгч хүрэл сүхийн анхны томоохон айлчлал байсан юм. Тэгвэл Монгол улсын ерөнхийлөгч дээрх айлчлалын хариу болгож Польш улсад Монгол улсын төрийн тэргүүний түвшинд 12 жилийн дараа айлчилсан нь энэ юм аа. Монгол улс Польш улстай дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хугацаанд хоёр улс төрийн тэргүүний түвшинд 5-аас 10 жилийн давтамжтай харилцан айлчлал хийж ирсэн тул найрсаг харилцан түншлээ таслалгүй өнөөдрийг хүрэв. Харин энэ удаагийн айлчлал өмнөх айлчлалуудаас онцлогүйц том үр дүнтэй боллоо. Төрийн айлчлалын үеэр уламжлалт найрсаг харилцаа хамтын ажиллагааны түвшнийг шат ахиулж иж бүрэн түншлэлд хүргэлээ. Монгол улсын төрийн тэргүүний 12 жилийн дараа бүгд Польш улсад хэрэгжүүлж буй энэхүү төрийн айлчлал нь хоёр орны харилцааг иж бүрэн түншлийн түвшинд хүргэж Монгол-Польшийн ард түмний найрсаг харилцаа хамтын ажиллагаанд нэгэн шинэ хуудсыг хоёр улсын ерөнхийлөгч хамтдаа нээж байгаадаа би их сэтгэл өндөр байна. Бүгд Польш улсыг монголчууд бид манай улсын 3 дахь хөрш Европ дахь бидний итгэл түнш гэж үздэг бөгөөд хоёр орны харилцаа хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байд юм а. Экселленцио, wielce szanowny panie prezydencie. Монгол бол жинхэнэ арчилсан бас ирээдүйн үетэй орн гэдгийг онцолмоор байна. Бид Монгол улстай шинэ хар хоримхот хүнд үйлдвэрлэл нийтийн дэвээр цэвэрлэх байгууламж зэрэг томоохон бүтээн байгуулалтанд хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхолтой байна. Ялангуяа хүнс хөдөө аж ахуй боловсруулах үйлдвэрлэлийн салбарт манай талаас дэвшилтэд техник технологи, инновац нэвтрүүлж мэрэгчлэнүүд бэлтгэн туршлагаа хуваалцах боломжтой. Бидний албан ёсны хилэлцээ, харилцан тохиролцсон зүйлс, харилцаа, хамтын ажиллагааг шин түвшинд гаргана гэдэгт итгэлтэй байна. Dziękuję panie prezydencie. Иж бүрэн түншлэлийн харилцааны түвшинд хүрнэ гэдэг бол манай улсын 3 дахь хөрш дотны анд болсон энэ Польш улстай бид нар бүхий салбарт харилцан ашигтай бие биенээ нөхөрсөн харилцан итгэлцсэн байдлаар харьцах боломжтой гэсэн үг. Иж бүрэн түншлэлийн харилцаанд шилжснээрээ бид нар бүхий салбарын хамтын ажиллагаа илүү агсан түвшинд илүү хурдтай, бодтой явуулахын боломжийн нээж өөрөлдөл эргэцэн орчныг нь бүрдүүлж байна гэсэн үг. Өнөөдөр бүгд амжилттай болж байгаа. Сайн хамгийн өндөр дэвшлийн ажил. Ялангуяа зис боловсруулах, зис хайлуулах, энэ баяжуулах тал дээр бол маш их олон ажлуудыг хийнэ. Дээрээс нь хөдөө аж ахуй салбарт маш их олон ахиц дэвшлүүд гарна байх гэж ойлгож байгаа. Бид 75 жил дипломат харилцаатай байлаа. Энэ харилцаа сайхан хөгжиж байлаа, тийм ээ. Энэ харилцаа бол чамлтгүй хөгжсөн. Тэгэхдээ иж бүрэн түншлийн харилцаатай болж иж энэ харилцаа маань цаашаа бүр шинэ шатанд гарна. Европын холбоон дотор хамгийн өндөр эдийн засгийн өсөлтийг үзүүлж байгаа ийм улс. Тэгэхээр Польш энэ эрчимтэй хөгжил маань бол Монгол, Польш хоёр улсын хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг, улс төрийн хамтын ажиллагааг бол чанарын шинэ шатанд гарах ийм өргөн боломжийг бол нээж өгч байна. Польш улс бол худалдаа эдийн засгийн хувьд Европын холбооны улсууд дотор 6 дугаар тэрэмлэгдэх маш том эдийн засаг. Харилцан ашигтай худалдаа мөн бизнесийн салбарууд хөгжих бүрэн боломжтой. Ажлын цар хүрээг дүгнээд ярих юм бол маш олон өргөн салбарт ажиллахаар хамтын ажиллагааны гэр хэлцээрүүд байгуулагдлаа. Нийтдээ 13 баримт бичиг гаргаж суулаа. 13 эрх зүйн баримт бичгийг салбар болгонд байгуулж байна гэдэг бол үнэхээр энэ хоёр орны харилцаа хэрхэн идэвхтэй явагдаж байгаа вэ гэдгийг бол илтгэл болж байна. Бүгд найрамдах Польш улсад хийсэн төрийн айлчлалын үр дүн. Хоёр орны уламжлалт найрсаг харилцаа
хамтын ажиллагааны түвшнийг шат ахиулж, хоёр улсын төрийн тэргүүнээр ээж бүрэн түншлэлийн тухай хамтарсан тунхаглалд гарын үсэг зурв. Эрүүл мэнд, батлан хамгаалах, боловсрол, шинжлэх ухаан, хэвлэл мэдээлэл, соёлын салбарын болон орон нутаг ихтэйд сургуулиуд хоорондын хамтын ажиллагааны нийт 13 баримт бичиг байгууллаа. Хоёр улсад харилцан ашигтай харилцааны бэлэг тэмдэг болсон томоохон төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлнэ. Хоёр улсын хөгжлийн бодлого зорилтуудыг уялдуулж, худалдааны эргэлтийг 2 дахин нэмэгдүүлж, 200 сая $2 дахин нэмэгдүүлэхээр тохиролцлоо. Үндэсний хувьсгалын хүрээнд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хөдөө аж ахуйн гаралтай, сүү, махан бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх, дэд бүтэц, агаарын болон төмөр замын тээвэр, логистикийн чиглэлээр харилцан ашигтай хамтран ажиллана. Палеонтолог, археолог, түүх, угсаатны зүй, Монгол судлал, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагааг бэхжүүлж, Монгол-Польшийн эрдэмтэн судлаачдын хамтарсан экспедиц, судалгааны станцыг хамтран байгуулахаар боллоо. Соёл урлаг, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хамтарч, кино өдөрлөг, урлагийн хамтарсан тоглолт зохион байгуулах, соёл урлагийн оюутан судлаач багшийн солилцооны хөтөлбөр хэрэгжүүлнэ. Илгээлт 2100 хөтөлбөрөөр Польш улсад суралцж буй 100 оюутны тоог нэмэгдүүлэх, мал эмнэлэг, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийг хамтран бэлтгэн. Парламент хоорондоо тогтсон яриа хэлэлцээг эрчимжүүлж, харилцан айлчлал хэрэгжүүлэх, парламент дахь найрамдлын бүлгийн ойр дотн хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр тохиролцов. Төрийн айлчлалын хүрээнд Монгол-Польшийн бизнес форум зохион байгуулагдаж, хоёр улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Польшийн зах зээлд экспорт хийх боломжийг судлахад чиглэгдлээ. Гадаад худалдааны тэнцвэрийг сайжруулах, Монголын экспортыг дээшлүүлэх, за Польшоор бас дамжаад бид нар Европын холбооны бас бусад гишүүн орнуудад гарах боломж байгаа. Монголын үндэсний судлаачийн танхимын зүгээс бол ялангуяа хөрөнгө оруулалтыг хөгжүүлэн дэмжих чиглэлээр ажиллана. Цаашдаа бизнесийн бүхий салбарт иж бүрэн түншлэлээр хамтран ажиллаж, ойрын 2 жилийн хугацаанд 2 дахин нэмэгдүүлэхээр хоёр улсын ерөнхийлөгч нар аль аль нь хэлсэн үгэнд тодорхой дурдж байна. Дипломат харилцаанаас иж бүрэн түншлэлийн харилцаанд шийдсэн ийм түүхэн ажлын хүрээнд хоёр улсын бизнес эрхлэгчдэр илүү ойртож, илүү хамтарч ажиллах ийм боломж нэгдэж байна. Хоёр улсынхаа бизнес эрхлэгчдэд илүү бодиттой боломж олгох, бизнесийн орчныг хаалмжтай болгох, мэдээлэл солилцоолох, хоёр агентлаг зурлаа засгийн газрын хооронд гэсэн. Тэгэхээр үр дүнд нь бол илүү хоёр ташгийн худалдаа хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдэнэ л гэсэн. Монгол улсад бол цэвэрлэх байгууламжууд барьж байна. Жишээлбэл Эрдэнэтэд 11 сая еврогийн өртөгтэй цэвэрлэх байгууламжийг барьж байна. За тэгээд худалдааны салбарт гэх юм бол хамгийн сонирхож байгаа юм бол тэр Монголын ноос ноолуурын бүтээгдэхүүн миний салбарыг бол манай хэрэглэгч нар их сонирхож байгаа. Монгол улсын ерөнхийлөгч хурлсаг маань бизнес эрхлэгч биднээсээ бас дэмжиж хамтарч бас ажиллаж байгаа нь төлөөлөх бас талархууштай том зүйл болж байна. Энэ улсын хөгжил бол сүүлийн 20 жилд бол дотоодны бүтээгдэхүүн бол 4%-аас унаагүй байгаа. Европын нэлээд эдийн засгийн хүчрэг болж байгаа улстай. Монгол Польшийн бизнесийн салбарт бол бүх салбарт бол ажиллагаа хамтын ажиллагаа хийж болно. За тэрний дотор бол уулуулах салбар бол Монгол Польшийн хамтын ажиллагаа маш чухал нөлөөтэй гэж харж байгаа. Хооронд оролцсон компаниуд өөрсдийнхөө түншлэлийг олох, тэгээд олон компаниудын үйлдвэрлэлийг өөрсдийнхөө нүдээр очиж үзэж харах, түүнээс туршлага судлах, зарим компаниуд гэрээ хийх гэдэг олон ажлуудыг зэрэг маш завгүй өнгөрөөж байна. Тэгээ энэ бол манай эдийн засагт болон манай хөгжилд томоохон хувь нэмрээ оруулна гэж ингэж бодож байгаа.
Монголд одоо хөрөнгө оруулъя, хамтарч ажиллая гэсэн одоо тийм өсөлт сонирхолтой компаниуд их байна. За ер нь хөрөнгө оруулалтыг татахын тулд бол одоо Монголын одоо бизнесийн хууль эрх зүйн орчин маш тодорхой байх ёстой. Гадны улс орнуудтай ялангуяа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь олон улсын стандартад нийцчихсэн ийм эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээний чиглэлээр орчин үеийн нөгөө технологи, инновац, ноу-хау нэвтрүүлэх чиглэлээр санамж бичиг байгуулсанд баяртай байна. Одоо хамтарч ажиллахын тулд энэ бизнес форум зохион байгуулж байгаа нь бол одоо бас одоо уулзч тийм ээ танилцах, хамтарч ажиллах ийм анх шатны энэ боломжууд олж байгаагаар их одоо чухал байгаа юм. Энэ удаагийн энэ ерөнхийлөгчийн айлчлалын үеэр яг энэ хүнсний хувьсгалын одоо энэ хөтөлбөрт хамрагдсан энэ байгууллагууд бас өргөн оролцох боломжийг олгож байна. За тэг ингэснээр яаж ийм гэхээр зэрэг бидний хувьд одоо төслүүдийг маш хурдтайгаар урагшлуулах ийм боломжийг олгож өгч байна. Монгол Польшийн бизнес форум зохион байгуулж, хоёр улсаас нийт 200 гаруй аж ахуй нэгж бизнесийн төлөөлөл, бизнес эрхлэгчид худалдаа хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх боломжийн талаар уулзалтууд хийж, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Бизнес форумын үеэр Монголын 8 аж ахуй нэгж бизнесийн түншээ олсон бол 2 компани 8 сая еврогийн хамтран ажиллах гэрээг байгуулжээ. Барилгын салбарын цонх үйлдвэрлэгч нар маань Германы Техник Винкаус компаниудтай за жилд эхний ээлжинд 4 сая долларын бараа бүтээгдэхүүн авж яхаар албан ёсоор одоо гэрээ хийж ингэж хамтарч ажиллаа. Манай Монгол компаниуд болон Польшийн компаниуд хамтраад Монголд үйлдвэрлэл эрхлээд Польшийн компаниуд магадгүй хятадын зах зээл рүү бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэх боломжууд байна гэж харагдаж байна. Хөрөнгө оруулагчны туслах компаниудад оролцдог байгаа юм. Польш хөрөнгө оруулагч нар тусалж Монгол компаниудад Монгол одоо улсад орж ирээд чадхаараа туслая гэсэн бодолтой бас бүгдээрээ хамтдаа бизнес хийхийг биш тэ айгу урайлж байна. Баялаг бүтээгчид, үндэсний үйлдвэрлэгчид, хөлс хөдөө аж ахуйн салбарын аж ахуй нэгжүүд гээд 75 аж ахуй нэгжүүд оролцож байна. 75 аж ахуй нэгжийн 100 гаруй төлөөлөгчид нь гадаад эдийн засгийн бодлогын хүрээгээ тэлж хэд хэдэн гэрээнд амжилттай гар үсгэж сурлаа. Гэрээний айлчлал маш үр дүнтэй, сайхан ажиллалаа. Найлзд оролцож байгаадаа маш их баяртай байна. Польш Монголын бизнес форумын үр дүн. Монгол Польшийн худалдаа аж үйлдвэрийн танхимуудын хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Монголын бизнес эрхлэгчид 8 сая еврогийн хамтран ажиллах гэрээ байгуулав. Монголын 8 аж ахуй нэгж бизнесийн шин түншээ олж хамтран ажиллахаар болов. Монгол улс Польш улс руу ноос ноолуур, арьс ширээ, уул уурхайн бүтээгдэхүүн экспортлж, Польш улсаас хүнсний бүтээгдэхүүн, машин механизм, эмэмлэгийн хэрэгсэл зэрэг бүтээгдэхүүн импортлдог. Тэгвэл худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах чиглэлээр хамтран ажиллахаа талууд илэрхийллээ. Төрийн тэргүүний ажлын бүрэлдэхүүнд 70 гаруй аж ахуй нэгжийн 100 гаруй үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөлөл багтсан бөгөөд бүгд наримдаа Польш улсын үйлдвэрүүдээр танилцах баялаг бүтээгч бизнес аяллыг хийлээ. Үйлдвэрлэл хөгжсөн орны сайн дуршлагаас суралцах бизнес аяллыг Франц, Вьетнам, Лаос, Узбекистан, Туркменистан, Турк, Чех зэрэг орнуудад амжилттай хийсэн бол энэ удаа бүгд наримдах Польш улсад зохион байгууллаа. Бүгд наримдах Польш улс нь ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ Европтой дээгүүрт бичигддэг. Тэгвэл төрийн ажлалд багтсан бизнесийн бүрэлдэхүүн энэ удаа 200 жилийн түүхтэй Volfa эмийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Орчин үеийн хай-тек технологиг нэвтрүүлсэн тус үйлдвэрт хавдрын чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм байна. Польш, Чех улсуудтай бол Монгол улсаас олон жилийн хамтын ажиллагаатай байсан боловч бас тэр тусмаа анагаахын чиглэл, эрүүл мэндийн эм хангамжийн чиглэлдээ бас улам их одоо энэ айлчлалын үр дүн болвол хамтын ажиллагааг
улам одоо цаашдаа хөгжүүлэхэд маш том хувь нэмэр болж байна гэж хэлмээр байна. Зах зээл дээр шинээр нэвтэрч байгаа байгууллагын хувьд бол Европын зах зээл дээр шинэ түншийг олох, за тэр дундаа Европын зах зээлийн одоо хамгийн тэргүүлэгч чиглэлийн эмийн үйлдвэртэй танилцах аз завшааг олдож байна. Тэгээд яг энэ эмийн үйлдвэрийн тухай гэх юм бол Европын холбооны хамгийн нэг номерын дэвшилтэд шинэ технологи, инновацийг нэвтрүүлсэн үйлдвэр гэдгээр онцлогтой. Манай компанийн хувьд 200 жилийн түүхтэй. Бид орчин үеийн хай-тек технологиг нэвтрүүлсэн хавдрын чиглэлээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх шинэ үйлдвэрээ Монголын бизнес эрхлэгчдэд танилцуулж байна. Энэ үйлдвэрийн хувьд 100% бүрэн автомат ажиллагаатай. Цагт 3000 вээс бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Бид Монголын бизнес эрхлэгчтэй илүү нэгт хамтран ажиллах сонирхолтой байгаа учраас бидний хамтын ажиллагаа өргөжнө гэдэгт итгэлтэй байна. Коза сэргээгдэх эрчим хүч судалгааны төв. Европын холбооны орнуудад сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаа. Тэгвэл бизнесийн төлөөлөл бүгд найрамдах Fosh улсын шинжлэх ухааны активын дэргэдэх сэргээгдэх эрчим хүч судалгааны Коза төвийн үйл ажиллагаатай бизнесийн төлөөлөл танилцлаа. Хэрэгцээнд бол маш хурдан энэ сэргээгдэх эрчим хүч нэвтэрж байгаа. Дээрээс нь одоо айл өрхийн одоо жирийн хэрэгцээнд энэ сэргээгдэх эрчим хүчийг маш хэрэгэлдэг энэ технологиуд, энэ шинэ инновацууд одоо нээлттэй хийж ашиглалтанд орж байна. Тэгээ Монгол улсд бас энэ ногоон ирээдүгөө бий болгосон, энэ илүү одоо зарлаа хэмжсэн энэ одоо сэргээгдэх эрчим хүчинд бид нар бас хувь нэмрээ оруулж Монгол улс маань өөрөө бас сэргээгдэх эрчим хүчээр бас доктортой хөгжих ийм бодлого барьж байгаа. Уулны сэргээгдэх эрчим хүчийг салхи, тэгээд дулаан цахилгаан голдуугаар шинжилгээнүүдийг хийдэг гэж байна. Танай орон болоод хөвчлэн Оросоос цахилгаан хамаарал ихтэй юм шиг ажиглагдж байна. Тийм учраас танд дотроо өөрсдөө боловсруулах дулаан цахилгаанаа гаргах тийм юмны талаар манайтай хамтарч ажиллах зүгээр байна. Сэргээгдэх эрчим хүч гэдэг олон жил ингээд ярьж байгаа. Гэтэл энэ сэргээгдэх эрчим хүч нь өөрөө бас бага одоо чадлын салхины хүчийг ашиглаад их өндөр үр ашигтай эрчим хүчийг гаргах тал дээр бол илт тийм өөрчлөлт хийсэн ийм шинэ технологи байгаа учраас хүмүүсийн анхаарлыг их татж байна гэж үзэж байна. Сэргээгдэх эрчим хүчийг ашиглан дулаан, цахилгаан, мөн хүүтэн үйлдвэрлэхтэй шинэ технологи хэлсэн. Энэ дундаа одоо жишээлбэл одоо хамгийн сүүлийн одоо турбин, уламжлалт турбинаас өөр одоо босоо чиглэлээр биш хэвтэй чиглэлээр эргэлтийг ашигладаг. Тэгээ маш чимээгүй гэдэг айл өрөх аж ахуйн нийт харгалах ийм шинэлэг технологи маш үр ашигтай технологитой танилцлаа. Айлчлалын 2 дахь өдөр Монгол Улсын ерөнхийлөгч Хүрэлцөх нэр нь үл мэдэгдэх цэргийн дурсгалын өшөөнд цэцэг өргөлөө. Энэ үйлдэл нь хоёр улсын цаашдын харилцаа, хамтын ажиллагаанд нөлөөлөх виз онцгой үйл явдал болсон юм. Мөн Польшид суралцаж буй илгээлт 2100 хөтөлбөрийн оюутнуудыг хүлээж авах арга хэмжээ зохион байгуулагдлаа. Илгээлтийн эзэд болсон та бүхэн энэ итгэлийн эзэд бас болоорой гэж өрөөе. Энэ хүүхдүүд бол дараагийн Монгол улсын урт хугацааны бодлого, хүсчлэн хөгжлийн бодлого, хөгжлийн бодлогууд, том мега төслүүд, дээрээс нь бас орнуудыг хөгжүүлэх энэ чухал цөм өнийг үзэн бүрдүүлнэ. Энэ боломжийг олгосон Монголын татвар төлөгч мянган мянган агч нартай болон энэ хөтөлбөрийг санаачилсан Монгол Улсын ерөнхийлөгчтэй баярлалаа гэж хэлье. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн Хүрэлцөх зарлиг гарган Монгол улс бүгд найрамдах Польш улсын харилцаа, хамтын ажиллагаа, эрүүл мэндийн салбарт үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан эрхмүүдэд төрийн дээд шагнал одон медаль хүртээлээ. Монгол төрийн өндөр ихтгэл өргөн хүндлэлийг хүртсэн та бүхэнд амжилт бүтээлээ баттгаж алдар цолоо мандуулж явахын үлзийтэй сайхан өрөөлийг өргөн дэвшүүлье. Та бүхний гэр бүл, бүр хүүхэд хамт олонд бас сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж байна.
Монгол Улсын ерөнхийлөгч Хүрэл Сүхийн бүгд баримтайгаа Польш улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд түүх соёл, өв уламжлалаа сурталчилж, Монголын сайхан орон морин хуур найрал хөгжмийн тоглолтыг Польшийн үндэсний филармоны танхимд төлөвлөлөө. Ийхүү Монгол улс бүгд найрамдгаа Польш улсын хооронд дипломат харилцаа тогтоосон түүхт 75 жилийн өн хүрээнд энэхүү дээд түвшний айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны шинэ эхлэлийг тавьсан чухал ач холбогдолтой айлчлал болж өндөрлөлөө.